За, 4 ангаж буюу Демаслер Кимэцэ no Yaiba-гийн 10 дугаар парт орж байна. 10 дугаар анги өөр тамт. Энэ анги өмнөх ангиасаа бүр шууд үргэлжлээ явах болохоор өнөө партыг үзээгүй байлцал мартцсан болж байгаа ойлгохгүй магадгүй шүү. Өмнөх анги Танжироо сумын чөтөрийн талаа тастан да. За ашгүй өглөө гэтэл нөгөөх нь хараалид чамайг хараалид яаж миний талаа заан шараа тогтоож чадчихна гэ баахан сум явуулаад Танжироо хитрхээс үлдсэндээ болтол чадлаггүй оногдоод язгаад энэ өмнөхөөс хамаагүй л өвчтэй. Ганц л Танжироогийн биеийг бүр шууд бяцлахаар идэг. Танжироо бүр 4, 2, 8, 1, 7 гэ бараг бүх төлөвлөнийг дор ашиглаад нүүх нь бүр үнэн цуцхгүй дахин явуулж байгаа ташгүй нөхлээ. Гэхдээ бүхтэй ч бас зүгээр хүчгүй. Танжироо ус өндрөөс наац. Яа өгсөн өнөө хүртэл хүнд гайхах юм л та. Танжироогийн хөл хавирга нь бол батны угарсан. Нэмээд өмнө ашиглаж байгаагүйгээр олон төлөвлөнийг дор ашигласан болохоор сэлмэж бүр чадахгүй юм дан сэлцэн мэдэг. Гэхдээ одоо ч тагаанаж төрөө. Тиймээс аюулгүй байгаарэ. Би удахгүй очлоо. Гэсээр сэлмээ зомлохно. Зөөг. Бүсдэ. Бишрөө түрэн өөрийгөө далдлаад хямарж төрөө зөхиодсэн да. Дааш нөгөөх нь дахиад нэг аргандаа хуурдахгүй. Яг толгойд дунд мөнгө шитгэд нээцгүй түүний хамгаална. Тэгсэн бишрөө авруулчаад хөө өвхшгүйгээ битгий болгоомжгүй өдлөөдөө гэж загинсан ч нээцгүй түүний баг дүүшгээ харж толгойг нь хэлнэ. Өмнө ангид нээцгүй Тимари бөмбөг өгшүүлж чадахгүй хөлн басраад исэн да. Тэгсэн одоо бүр шаал өөр болсон. Тимари зүтгэрт өөрийнх нь бөмбөрөөсөө үзэлтэд алж байна. Түрүүн хатагтай томьёог нь таршин тарианаас болсон юм болов уу гэж бодтол тэр тариа зүгээр л хөөсөргөөдөг биеийн хүчээ нэмдв. Энэ бол ямар ч суугаагүй нээцгүйгийн цэвэр хүч гэлээ. Гэхдээ хатагтай томьёо Тимари зүтгэрийг бүх хүчээ гаргуул нээцгүйд ямар ч боломж авахгүй нь мэдж байгаа болохоор урд нь гарч зогсоод араа ир Кизукигийнхэн чи Кибэцүүжийн жинхэнэ төрхийг мэдгүй гэж хэлсэн. Тимари зүтгэрч юугаа яриад байгаа юм гэж уралсан ч өрөмжлүүлээд Кибэцүүжи бол зүгээр л болцохоор тэр үргэлжил ямар нэгнээс ээж амьдэрдэг. Чөтгөрүүдийг яагаад олноороо явахд зөвшөөрдөггүй мэдхүү. Учир нь тэр чөтгөрүүд нийлж өөрийг нь унахаас айдаг. Тиймээс л тэр чөтгөрүүдийн тархийг угаадаг. Гэхдээ сонсож тавьчих дамаат манай эзэн тийм хүн биш. Тэр хамгийн гайхалтай түүний хин ч хэлж чадахгүй. Кибэцүүжи самаа бол гэлждэг. Хэрвээ түүний мэдлэлд дөрөв түүний нэрийг хэлэл моданы хараал итгэвчдэг. Амбас нар энэ Тимари зүтгэр яагаад ийм амархан нэрийг нь хэлээд барьцаалтчаа гэвэл энэ бол хатагтай томьёог нь зүчтөрийн арга. Ер нь бол товчхондоо бусдын тархины үйл ажиллагааг муутган худал хэлэх юмнах чадваргүй болгодог. Нээцгүй бүр чадварынхаа нөлөөгөөр хажууд нь зөөлмөглээд байгаа зү. Тимари зүтгэрч хичнээн өршөөл гуйжгүйсэн ч нэгэнт нэрийг нь хэлсэн юм хань моданы хараал итгэвч тэр өөрийн хүндэлдэг нэгнийгээр төглөө. Өөрөөр түүний биед байгаа музааны эсүү Тимари зүтгэрийг устгасан нь. Өөрийг нь үнэн сэтгэлээсээ биширдэг нэг ганц буруу хэлэхдүүдэд нөвшөөл болдог Кибэцүүжи бол жинхэнэ зүтгэр. Биширот ярэ гэж мэлхэж ирсэн Танжироогийн мах халчуураар дараад хатагтай томьёогийн чадвар хүний бид муу гэж хэлнэ. Бас энэ Тимари зүтгэрч сумын зүтгэрч 12 Кизукигийн нэг биш юм байна. Яаж мэдж яаныг гэвэл жинхэнэ 12 Кизуки нүдэн дээрээ өөрийнх нь ранкийг илтгэсэн тоотой байд юм л та. Бас тэгээд тугаас 12 Кизуки гэхэд бүр арай л сул дараа байгаад гэсэн гинэ. Ийм хэмжээнд сул дараа байна гэхээр 12 Кизуки гэж ямар мангас нэт юм бол бүүмт. Хатагтай томьёо түүний туснаас дээж аваад ороход Широш Танжироо хаяад аваад орчлоо. Харин хойно үлдсэн Танжироо Тимари зүтгэрийн гэж хэлхийг сонсоод түүний бөмбөгийг хажууд нь тавьж өгчээ. Хэдий тэр маш олон гэмгүй хүнийг алсан ч зүгээр л хөхөд бас музааны хөрөгт. Түүнд ямар ч аврал байгаагүй. Магадгүй өгснийхэн дараа ясан ч үлдэхгүй байх нь олон хүн алдсныхан төлөөс үз. Танжироо доошо босон нээцгүй хатагтай томьёог твэрсэн чинь Бишрөө бүр бууж өглөө. Хатагтай томьёо зүгээрээ Бишрөө гэсэн шууд өөрчлөлтөд хатагтай томьёо тэр санаа сэтгэлтэй бат итгэмээр гүйцэглэндээ гэж бодно. Тэгсэн нээцгүй Бишрөөгийн толгойг илсэн чинь хатагтай томьёо тэр сэрснээс хойш ингэж ашиглаад тэр зүгээрээ гэхэд Танжироо нээцгүйгийн хосны талаар хэлж та хоёр хэдий зүтгэрч гэлээ дотроо хүнтэй адил сайхан сэтгэлтэй болохоор тэр та нарыг зүтгэр гэж шаран бусад хүмүүстэй адил гэр бүлийнхэн гишүүн гэж харсан байх. Хатагтай томьёо шууд болохоор Танжироо сандраа хөвөл нээцгүй хол энэ ч мөрөөлөх штэ. Энэ үед Широч хатагтай томьёо түүнийг өвчтэй өвтөж яахт нь хүн байхаа хэлсэн амьдрахыг хүсэж байна уу гэж анх ч дууруулах санал тавьсан үеийг бодно. Бас хатагтай томьёо музаанд байршлаа мэдгдсэн болохоор эндээс нөхөө хэлж нээцгүйг бидэнд өгж явуулаач гэж асууна. Бишир бол битэлтэй үгүй хойлох наахад болно штэ гэсэн арцаараас тээ. Гэхдээ сайн бодоод үзвэл хэдийн энэ нээцгүй Танжироотой зөв тулаанд явснаас хамаагүй л ойлгооч нээцгүй өөр ахтайгаа хөксдөг. Танжирооч тэдэнд баярлсан аялаад бид хамт байхыг хүсэж байна. Дахиж хэзээ салахгүй өөр тамт байна гэхэд хатагтай томьёоч тэдний тулаанд амжилт тасна. Харин Бишир бол хурдан явж үзлэж байна. Гэхдээ явахын өмнө дүүж хөөх юм байна гэж хэлтгэлтэй. Танжироо дахиад шүү дараагийн далуур нь ирчлээ. Одоо ч бараг тасч ин дөө. Хэрээн 100 өмнө зүг гэж хацаараастай. Тэгсэн хэрээнээс нь чанга гэсэн урилан сонсдоо. Юу вэ гэж харсан нэг нөхөр. Гой надад гэрлээ штэ. Өдөр ч өгч магадгүй, маргааш ч өгч магадгүй.
なんとって戦ったばかりなのに俺はいつ休めるんだ。その前に、ここで大将こそこと噂話。視察隊の連絡係、春日井ガラスには名前があります。俺の春日井ガラスは天王寺松右衛門というらしいですよ。じゃあ最後に、鬼狩りとしての最初の仕事であるって俺たち最初の任務からずっと戦ってるじゃないか。次回第11話、すすみの屋敷。視察隊って休む暇ないんだな。